За бүгдээрээ сайн байцгаана уу. За миний өндөр ярих юм бол энэ хүн биш. Би өмнө Grand Slam-ын дотроос бол Sharon Cortтой French Open-ы талаар бол мэдээлэл өгсөн бол өнөөдөр тун яг одоо ингээд тоглолтууд нь явж байгаа Австралийн Open-тай холбоотой мэдээллийг даавханд өргөе. Энэ хүний хооронд бас нөгөө нэг одоо Ямааныхын талаар ярилцъя. Мэдээж энэ чинь бол одоо Novak Djokovic-ийн талаар ярихгүй байхын аргагүй. Яагаад гэвэл Австралийн Open дээр бол хамгийн олон удаа ялт байгуулсан, хожил авсан, мөн дээрээс нь авраг авсан тэр цомыг өргөсөн хүн бол Novak Djokovic бол эрэгтэйчүүдээс харин эмэгтэйчүүдээс болохоор Serena Williams гэдэг юм билээ. Novak Djokovic-ийн хувьд болохоор саяны энэ Австралийн Open дээр бас нэг онцлог зүйл нь юу байсан бэ гэвэл 100 хожлоо авсан юм гайхамшигтай үйл явдал боллоо. За ер нь Австралийн Open ерөнхийдөө хизээ хэлсэн бэ гэхээр 1905 оноос эхлүүлээд өрөөл яг энэ Grand Slam-ын нэг болж албан ёсоор бол ингээд яг энэ хүүд тэмцээний бол зохион байгуулагдаж эхэлсэн. Гол онцлог нь юу гэх юм бол хит халан байдаг учраас дээвэр нь юм хаалттай юм кортууд байдгаар их онцлогтой. Smart тэгээд тав тухтай тоглог орчныг бүрдүүлж өгдөгөөрөө их онцлогтой. Хэрвээ шоуруу хийгээд ихний одоо давуултуудаа хийгээд алдах юм бол хоёр талынх нь улаан гэрэл асж байгаа тийм. Тэр бол одоо таны шоуруу ороогүй нэ гэдгийг бол одоо энэ талбайн голд байгаа сэтгний хоёр багнаар ерөөхдөө улаан гэрэл нь ерөөхдөө асангууд харж мэдэж олно гэсэн.